За энэ видеоор би танарт мэдрэмжээ анзаарч ажиглах талаараа үргэлжлүүлнэ. Тэгээд ямар алдаа гаргадаг талаар нь ярьж өгье. За мэдрэмжээ одоо ингээд жишээ нь хуваалцж гин гэж бодъё л да. Жишээ нь хүүхэд танаа хүүхэд мэдрэмжээ хуваалцлаа те. Би өнөөдөр ангидаа ингээд орсон чи хинч намайг тоосонгүй ч юм уу те. Эсвэл би ингээд өнөөдөр нэг юм багш нэг асуулт асуусан чи би нэг юм мэдчихсэн мөртлөө нэг яриа гэсэн зориг ингээд нэг гаргаагүй тэгс чи өөр хөхт ингээд яг миний бодоод ярихчихсэн зүйлийг ярьсан чи багш магтцсан ч үгүй. Эсвэл би өнөөдөр нэг ингээд нэг ганцаардсан сууж ийсэн. Эсвэл би өнөөдөр айгүй урам зоригтой байсан гэл янз бүрийн мэдрэмжээ хөхт хуваалцлаа гэж бодъё л да. Тэгэхэд эцэг эхчүүдийн хараадаг хамгийн том алдаа нь юу гэдэг вэ гэхээр энийг үл хойшаадаг. Үл хойшоогоогүй ч хийж болно. Зүгээр завгүй байсан ч хийж болно. Ажилтаа байсан ч болно. Гэхдээ би хоол хийж гин, би дүүгээ харж гин, би хүнтэй ярьж гин, би яарж гин гэж ч юм уу те. Тэр хүний хүүхэд ч юм уу те. Хүүхэд ч хүн шүү дээ. Тэр хүний бодол мэдрэмжийн сонирхог тодруулаагүй, судлаагүй. Тоорож гэж анхааралтай сонсоогүй гэсэн. Анхааралтай сонсох гэдэг би та нар зүгээр биеэрээ харууллаа ш. Ингэж сонсох байхгүй. Тэгэхэд яах вэ? Өөр хүнтэй уцаар ярьчаад эсвэл өөр зүйлийг сонирхчаад ингээд сонссон юм шиг царайлцаад уцаа муу телевизээр үзэж ч юм уу те. Энийг болохоор тухайн хүн өөрийнхөө мэдрэмжээ хуваалцж яхад би тэр зүйлийг сонирхоогүй, тодруулаагүй, судлаагүй. Эго гүнигтэй сонсогч байна. Би албаар гүнигтэй хэлж штэ. Та нарт ямар санагдах вэ? Та нар ингээд өөрийнхөө нэг айгүй их ингээд сэтгэл өөрцөг баяртай зүйлээ ч юм уу. Эсвэл ямар нэг ингээд гүнигтэй зүйл байлаа гэхэд энийг би ингээд хуваалцсан чи нөгөө за гэл ингээд явжул чинь би айгүй гоё баяртай мэдээ ингээд хуваалцал л чинь. Би ерөөсөө 2 сарын дараа эдэтгэх явлаа гэсэн чи хин нөгөө одоо миний хуваалцсан тэр хүн миний өмнөөс баярландаа гэж утсан хүн зүгээр. Тэр явах бай. Одоо ингээд гээ гэж хэлэх юм бол юу вэ? Би одоо ингэж байгаа штэ тэ. Тэгэхээр чи намайг ингээд тэ үл хойшоо тоохгүй. Надад хичээл чармаалт гаргаж байгаа тэ ингэж явах гэж хат нь баяр хүрхгүй эсвэл миний өмнөөс тэ одоо ингээд ямар гоё зүйл сурж мэднэ гэдэгт нь баярлж чадахгүй. Үл тааж байгаа юм уу? Томсорлж байгаа юм уу гэд. Яг уу. Үүнийг алдаа гэж хэлж байгаа байхгүй тэ. Энийг харилцаан дээр гаргадаг хамгийн том алдаа. Чи хүүхд сургуулиас ороод би өдөр нэг найзтай болсон шүү дээ гэхэд ээж аа. Чи өдөр ямар хоол идсэн бэ гэж асууж байвал яах вэ? Би өөрийнхөө өнөөдөр ирцээсэд нэг найзтай болсон байна. Миний удаа айгүй гоё гайхамшиг байлаа гэд 6 настай хүүхд хэлээд явж байгааг би бодож жишээлж байгаа байхгүй зүгээр гадаа ингэж явж ирсэн чи нэг жоохон 6 настай дэгдгэр анги юм уу 5 настай бэлтгэл анги өгч юм уу те цөгөө өрцөө тэгэл ээж нь сургуулиас наваа явж байгаа байхгүй. Тэгэхэд яг ингэж хуваалцчихсэн чи ээж нь өнөөдөр ямар хоол идсэн бэ гэдэг асууж байгаа байхгүй. Тэгэхэд яг ингэж нөгөө нэг эд хоёр өөр дэлхийн ертөнцид амьдраад байгаа юм шиг ингэж сонсогдчихэж байна та нарт. Нэг нь хоол унд чи ингэж үлсээгүй үсттэй гэл те яагаагүй үсттэй гэж те сонирхож байгааг юм те ямар ч хийж аав тэгж асуухлаа л та. Тэгэхэд нөгөө хүүхдийн хувьд өнөөдөр амьдралд нь аюул чухал зүйл болсон байхгүй. Тэр нэг найзтай болсон байхгүй. Нэг найз бүхэл бүтэн нэг найз. Тэр найз ямар нэртэй вэ? Юу дуртай вэ? Яаж найзалсан бэ? Тэр найзтай яаж тоглосон? Юу ярьсан? Та ямар байсан?
Ямар ч тийм асуулт байхгүй. Тэгсэн чи нөгөө хөхт ээжийн сонирхсан хариултанд хариулсан өөрийнхөө найзыг ярьсан гэнэ гэж бодож байна. Хөхт ингэж хэлсэн. Ээж би сургууль дээр бодоотой хөрөг хийсэн гэж хэлсэн. Мэдээж ээж юу гэж бодож байгаа вэ? Тэр найзыг бодож байгаа юу? Бодоотой орохыг бодож байгаа юу? Сургууль нэг тэсэг багтаагаа минь олигтой шил өгчихгүй бодоотой бол үгээл гэл ингэж л бодтол хоол болоод доол явж байгаа эцтэй тий. Найзыг бодог. Тэгэхэд хүүхдийн дотоод ертөнцийг сонирхох гэдэг чи тэр дээр ярьж байгаа зүйлүүдийг тодруулж ярьж дэлгэрүүлэхийг яагаад тууд найзтай болгон тийм гоё ягаан чухал байгаа гэдгийг сонирхох байхгүй. Та нар чухал санагч гэнэ үү? Надад бол чухал санагдаад байгаа байхгүй. Ээж хүүхдээрээ хүү хоёрын яриа зөрчсөн байхгүй одоо. Гэр нийлж байгаа байхгүй. Би миний ярьсан бодсон ингээд ээж ингээд миний бодол мэдрэмжийг сонсдог ойлгодог мэдэрдэг бол ихтгэдэг байхгүй гэстэй. Би ямар бондог нийлүүлээд байгаа байхгүй. Зүгээр ингээд зүрхийг хэлж байгаа шүү дээ. За зүрхийг хэлж штэ тий. Би ингээд хоол ирээд ээж сонирхчаа би ингээд хоол асуу өнөөдөр хөгч яаж хоолсон яасан юм хөгт би ээжтэй гараал нөгөөсөө батад бол модарчуд болсон гэдгээ харна. Миний бодол мэдрэмж би хаалцаад байхад хүн сонсохгүй сонирхгүй хар та нарт ямар санагдах вэ? Хүн санагч байна л эсвэл хүнхэн санагч байна уу? За энэ дээр та нар ажиглаараа яаж өнөөдөр иргэн тарин дээр өөр дээр та нар ингээд та нарын ярьсан зүйлийг сонирхоогүй анзаараагүй зүйлүүдийг анзаарсан бол тэрнийг хаваалцчих бол эсвэл би ямар нэгэн өөрийнхөө ойр дотны хүмүүсүүдийг хэлж хаваалцсан зүйлийг сонирхоогүй анзаараагүй өөр зүйл асууж ярьсан бол тэрнийг анзаарсан бол та нар доор бичээрэй. Ойлгомжтой байна уу? Ингээ би харахад ингээ зүйл ярьж байгаа эцтэй би албаар энэ олон уулын надад энэ та нар харж байгаа бол айгүй олон сургууль мөжүүлэх ухааны талаар ном их байна. Гэтэ би тэднийг ингээд нэгээд яриа тоолцсон гэсэн чи зарим нь яг миний үгээр биш болохоор би та нарт дамжуулж чадахгүй юм шиг санагдаад зарим нь арай өөр нэг хиллэгтэй болооч ч юм уу тэнд би байхгүй юм шиг санагдаад тэгээд тэр үг яриагаар ярихгүйгээр өөрийнхөө үг яриагаараа өөрөө илэрхийлээд хуваалцъя гэж бодсон. Та нарт хэр миний ярьж байгаа зүйл ойлгомжтой нэл эсвэл би нэг ойлгомжгүй яриад байна уу? Магадгүй би үйлбэрийн бүтэц загварлууд дээр алдаатай ярьж иж магадгүй яд бол би болохоор өөрөө багасаа орос сургууль сурч ирсэн байхгүй. Монголда тий. Тэгтээ нэг хэсэгтээ байгуу мó бичдэг гэсэн юм болоор тэ бүр ингээ багш аваад айгүй их ингэж хичээж сайжирч исэн гэсэн үгтэй. Хүмүүстэй айгүй их ажилласаар хаад бас сайжирсан. Тэ хүмүүстэй ажиллаж иж өөрийгөө тогтмол хөгжүүлсэн гэсэн. Тэгэл би угаасаа багш болох зүйдэл байсан байна л да. Тэгэл намайг айгүй олон одоо хөгтөө чанар одоо миний шанар өдр нөө багшаа гэж хөндлөдөг байхгүй. Тэгээд би айгүй баярлалдаг. За та нар ойлгож байна ойлгоогүй юу? Өөр дээрээ анзаарсан ажигласнаа хаалцаарай.